Өглөөний мэнд өнөөдөр бол Blackpink-ийн Kim Jennie-гийн өдөр. Би түрүүлээд усаа ууж байна. За өглөө Jennie хідээс босдог нь ер нь тодорхой биш байсан. Тэгээ би 8-аас боссон. За тэгээд Jennie босоод юу хийдэг вэ гэсэн чинь дасгал хийхээс өмнө жимс юм уу? Тэгвэл obviously одоо цутан байдаг шүү дээ. Powerade эсвэл detox juice мөс гэх тиймэрхүү муудаг гэсэн. Тэгэхээр хэдүүлээ дасгал хийхээс өмнө зүгээр жимс идээд orange mandarin идэж байгаа нэг зураг байсан. Тэрийг иш оруулчих. Тэгээд хэдүүлээ orange идээд дасгалтаа орё. Жимс идчихье. Брэм эсвэл orange. За юу н би танилцуулаад байх хэрэггүй байхтай Jennie, Kim, Blackpink-ийн Jennie хүн болгон мэднэ, хүн болгон алдартай дуучин, алдартай хамтлагийн дуучин гэдгээр нь мэднэ. Тэгээд би бас Jennie сүүлд судлахдаа Ruby-гийн нэг юм бичлэг байсан. Та нар намайг Hailey-гийн болон Selena хоёрын юугийн бичлэгийг үзээрэй гэж хэлсэн. Тэгээд би бас тэр бичлэгийг үзсэн. Өөр амар их мэдээлэлтэй амар их тийм детайлж ярьдсан байлээ. Тэгээд тэрэндээ бас Jennie-ийн талаар ярьсан байсан. Тэгээд Jennie-ийн 10 жилийн амьдралын талаар билүү 10 жилдээ тийм магадгүй шүү. Эсвэл яг батлагдсан ч юм уу ийм бүли тийм дээрлэгдэг охин байсан гэд ярьж исэн. Би хувьдаа бол сонсчоо жоохон итгэцээ. Ер нь жоохон итгэж байгаа. Яг тэгвэл ийм бүли тийм дээрлэгдэг ийм Солонгосын 10 жилд бол амар байдаг. Тэгээд Jennie чинь Солонгос төсөөгөө ч ихсэн одоо тийм Америк, Австрали гээд энд нар чинь бас тий 10 жилээр айгүй тийм дээрлэгдэг юугаар алдартай. Кинон дээр бол маш их тийм юмнууд гардаг. Тийм болохоор би Jennie-г бас тийм байсан байж магадгүй байх гэж бас бодоод байгаа. Гэтэ Jennie-гийн бичлэгийг дөнгөж эхлүүлж ийм муухай юугаар эхлүүлээд явах тий. Дараа чи юу руу орё? Шууд бэлтгэлтэй орё. Та нар Instagram-аар нь харсан байх. Ер нь бол Pilates йогаг их хийдэг. 7 хоногт 5 удаа хийдэг гэсэн. Тэгээд нэг хийхдээ хэдэн цаг шамаагүй хийдэг гэсэн нэгээс илүү цагаар барыг хийдэг гэж хэлээ. Тэгээд өглөөний цайн дээр болохоор ингээд би жимс хийчихлээ. Гэхдээ Jennie дандаа ингэж иддэг гэсэн. Ягаад гэвэл концерттэй, зураг авалттай одоо тийм завгүй өдрүүдээрээ ер нь баланстай идэхийг хүсдэг гинэ. Тэрнээс бол Jennie-гийн ер нь амралтын өдрөөрөө идэх туртаа өглөөний цайн юу вэ гэсэн чинь бүхэл өрийн шарсан талах эсвэл одоо нөгөө obviously porridge тэгээд өнөөдөртөө Jennie-гийн завгүй өдрийг дуурайх болохоор жимс идэх. За хэдүүлээ тийм миний хийх туртаа Pilates буюу Move with Nicole-ыг дагаж хий. Дундуур нь би бас Jennie-гийн дуртай хөдөлгөөнүүдийг оруулах болохоор үзээрэй. Дасгалаа гэж дуусчлаа. Би бүр хав бий чичирч байна. Тэгээд хэдүүлээ усанд орё. Тэгээд усанд орохоос өмнө Jennie юу гэдэг вэ гэсэн ч үсэндээ ийм массаж хийдэг гэсэн. Ингээд хөөхний хэдүүлээ энийгээ хийчээд биендээ бас массаж их туртай гэсэн. Тэгтээ надад нөгөө биений ийм автомат массаж байхгүй. Энэгээр гоё. Би ингэж үрээд цусны эргэлтээ сайжруулаад тэгээ усанд орч гараад ирлээ. За усанд орч гараад ирлээ одоо үсээ хатаа юм. Үсээ хатахаас өмнө би юу хийдгийг харуулъя. Jennie хийдэг байх ихтэй би кэс хайлт харуулчих. Би нөгөө нэг юу авсан бэ гэдэг видео дээр энийг харуулсан шүү дээ. Хуухны эвжилгээ шиг юм. Хуухны серум гэдэг. Тэгээд энэ ингээд татсны дараа бүр ингээд хуух чинь амар ингээд сэргээд амар гоё болчдөг. Хуухаа массажлаж өгөөд heat protector буюу халуунаас хамгаалдаг юм цацсан бас ийм юм байна. Нэг ус рүүгээ цацсан. Усээ хатаачлаа. За хэдүүлээ нүүр будалтаараа ямар нүүр будалт сонгох вэ гэхлээр би энийг харсан. Ер нь Jennie-гийн нүүр будалтууд амар тийм цэвэрхэн natural ийм glowy гоё ийм удаагүй юм шиг будсан. Дээрээс нь ингээд гоё soft зөөлөн харагддаг. Тэгээд тэр будалтууд нь ер нь Jennie-гийн одоо үндсэн нүүр будалт гэх юм уу. Тэгээд хоёр дахь нь болохоор энэ байна. Тэр нүд мүд хацар мацааныхны өвөр гоё гэрэлтэй тэгсэн мөртлөө ингээд бусад нүд айгүй тийм soft зөөлөн харагдаж байгаа. Эсвэл бүр энэ байна. Нэг будаагүй юм шиг будсан. Хацар нь гоё өнгөлөгдсөн.
харсан. Анзаараад ах Jenny-гийн ер нь өнгө ягаан чимнэл ягаан өнгө юм шиг байлээ. За тэгээд өсний хувьд бол ойлгомжтой голоороо гуйдаг юм байна. Тэгэхээр хэдүүлээ нүүр бодолт руу оръё. Нэрээ Blackpink-ийг хэдийнээр сонсож эхэлсэн бэ? Би бол дуунуудын дуртай. Тэгээд би ер нь BTS Blackpink-ийг тоглоомч 2014-5 оноос хойш мэддэг бас. Яг бол манай найз Гүнжээ бүр улаан фан. Тэднийг анх зүгээр ингээд нөгөө нэг олонний танил болоогүй, од болоогүй байхад нь сонсож эхэлж ийсэн. Тэгээд сүүлийн үед 17-18-оос хойш ер нь амар алдартай болсон шүү дээ. Тэгэл бүх хүмүүс Blackpink BTS гэлтэй. Тэгэхээр манай найз зүгээр OG анхнаас нь сонсож ирсэн. Тэгээ биднэрт бас сонсуулгаад амар биднийг хүчилдэг байсан. Бараг бидний ингээд зэрэгцүүд сууж байгаа YouTube дээр за энийг сонс, энийг үзгээд Вэсэ юм ярьж байгаа шууд нарны зүрх ажиллаж шин. Нэрс зүрх чи яа. Тэгээ биднэрт бүх түүгээ сонсуулдаг байсан. Тэдний яаж бэлтгэлээ хийдэг. Тэгээ нэг шоу муу байдаг байсан шүү дээ. Тэр мөрийг хүртэл харуулдаг байсан. Би бол Big Bang 21-ийн улаан фан. Big Bang-ийн бүх дүү 21-ийн бүх дүү найзуудаараа бид дөрөв 21 болж урлагийн үслэг хийдэг байсан. Би дараа байдаг байсан. Тэгээ манай найзууд бус гişүүд нь тэгээд Big Bang-аар ч гэсэн миний хамгийн дуртай бол топ үгэлдэг. Тэгээд бас Taeyang байсан гой бүжгэлдэг. Тэгээд G-Dragon бусад нөгөө эрт нь би ах уу бас тэ гайгүй. Тэгээд амар инээтэй манай зодоо нөгөө нэг BTS-ийн Fire гэдэг дуу баха. Тэрний дууг анх гарч яхад нь бид нэрлээ бүгдэн рүү нь явуулаад YouTube дээр наадхаа ингээд дуустал нүүз реклам гарвал бити скиплэрээ бас тэгээд компьютер юу гэдэг бүх ингээд девайс дээр оруулаад дууг сонсоод үзэлтийн ингээд дээш өсгөөтөх гээд бүр тэгдэг байсан. Бүр сүүлдээ ингээд толгоонд орсон. Тэгээ бүр ингээд нэг хэсэгтээ дуу нь ороод ирдэг байсан. Тэгээ бид нараас тэ найзынхаа төрсөн өдрөөр дуулж өгч ирсэн тэр Fire гэдэг дуугийн яг дуулж өгөөгүй нөгөө нэг бүжгийн дагаж төөрэж хийсэн. Тэгээд тэр үеийг бодохоор амар гоё санагддаг. Jenny ч бүр багасаа YG дурсан юм билээ шүү дээ. Тэр G-Dragon-ы ямар клипэн дээр л Jenny байгаад байт юм билээ. Тэгээ би үнэхээр Big Bang-ыг буцаж ирээсэй гэж хүсэж байна. Уул Jenny-ийн талаар бичлэг яваад байгаа шүү дээ. Би Big Bang-ыг яриад байдаг гэдэг. Тэгээ хөмсгөө бол Jenny айгүй гоё. Тод биш бүдэгхээ ингээ бүрийнхээ буцаж жилээ тэгэхээр хэдүүлээд гэж байна. Түл Ruby-гийн бичлэгийг үзэхдээ Jenny-г 10 жилээ bully байсан гэж сонсохоор жоох сэтгэл дундураа яа гэвэл яг мэдээж жоохон байсан мэдээж дээр үед болсон зүйл гэхдээ одоогийн залуучууд одоогийн 10 жилийн хүүхдүүд те оюутан ямар ч хамаагүй битээ тийм bully байгаараа битээ тэгж нинэ дээр ихлээр үнэхээр чамайг гоё харагдуулах үндэ гоё харагдуулахгүй чамайг улам сул дараа улам те муухай харагдуулах гэхээс хинч чамайг вау юм ямар гоё хүн бэ ямар хүчтэй хүн бэ гэж юусаа харахгүй нэрээ хэрвээ би тийм хүн 10 жилдээ скул их сургуультай харсан бол би зүгээр л ингэн тэгээд хүмүүс дээрлэхэд байвал би ерөөсөө дуугаа зогсдоггүй хүн биш. Яагаад гэвэл намайг дунд сургууль байхад дээрлэхчихсэн байхгүй юу? Яг зодож модож тэгээд зохиж дээрлэхлээгүй. Би дөнгөж сургуульд орчоод Франц хэлгүй. Тэгээд англиар найзтайгаа ярьдаг байсан. Тэгээд тэр үед бүр юм юмтай юм орк банд байдаг гэсэн аахгүй юм тэнэг өсний засалтанд тэнэг ингээд бүх юм тэнэг заяа. Тэгээ нэг тэнэг найзтай юм хоёр банд заяа. Тэгээ надаас ах штэ тэр чинь миний дедлайн гэсэн баг. Тэгээд миний хажуугаар зүрх болгондоо ингээд би ихтэй тэр 10 жилийнхаа дунд сургуульд ганцхан Азанд байсан заяа. Тэг ямар ч өөр Аз байдаггүй байсан. Тэгээд миний хажуугаар зүрх болгондоо ингээд хужаа те шинток гэдэг одоо шинток гэдэг энэ хужаа гэдгийн одоо юм муухай хэлбэр нь ахгүй юу. Тэгэж хэлдэг байсан. Тэгэл ингээд нүдэ гаргачаад хоёр тишин ингээд татаж матаал. Тэгэл миний урдаас одоо нөгөө нэг хятадаар ни хамаа гэж хэлдэг байсан заяа. За тэгээ би ихний хэдэн өдөр ингээд тоохгүй явуулаад байсан заяа. Сүүлдээ ингээд бүр ингээд давраад миний ингээд уур хүрээд би юус айхгүй байгаасаа би зүгээр ингээд харчаал ингээл тоохгүй нөгөө нэг сонсоогүй юм шиг царайлаад байдаг байсан заяа. Тэгээ манай найзууд ч гэсэн наадах битт наа чи амар тэний банд гэж хэлдэг байсан.
Тэгээ би нэг өдөр дургу өгсөн заяа. Би шууд сургуулийнхаа эрхлэгчдэр очиод би ихтэй заяа би хэрвээ эрэгтэй хүүхдээс бол шууд бариад зодчих байсан баг заяа. Эсвэл би хэлтэй Франц хэлтэй байсан бол би зүгээр урдаас нь очиод хэрэлдэн заяа. Тэгээд би зүгээр дургу өрөөл сургуулийнхаа эрхлэгчдэр очиод найзтайгаа зүг очиод тэр өөрийгөө тайлбарлал. Тэгээ манай найз ч гэсэн Францаар тэгээ манай сургуулийн эрхлэгчд хэлээл тэгээ бид нар харсан ингэсэн тэгсэн гэл тэгжсэн чинь манай сургуулийн эрхлэгч намайг ингээд ойлгоод хүлээж аваад завсарлагаанаар илүү хизээ хэлээ тэр хүүхд ингээд найзтайгаа сургуулийн эрхлэгчийн өрөөрөө явж байгааг бид нар харсан ахгүй юу. Тэгэл за дуудчихъя хогчно гэж би бодож ирсэн. Тэгсэн чинь манай сургуулийн эрхлэгч тэр хүүхдийг найзтай 7 хоног сургуулиас нь хөөсөн. Сургуульд нэрүүлэхгүйгээд тэгэл би проблемаа ингээд зэгцэлсэн. Тэгэл тэр хүүхд сургуультай буцаж ирээд над руу бүр нэг ч харж чадахгүй байсан. Ингээд намайг харахаараа ингээд цухтаад нүд нь ингээд гүүгээд идэх байсан. Тэгэл би өөрийгөө зүйцээ чи надаар оролдвол зүгээр тийм шүү гэдэг тийм юугаа ойлголтоо өгсөн. Тэгээ тийм болохоор бас тэгээ чамаа ингээд дээрлэхтэй хүүхдүүд байвал тэгээ зүгээр ингээд өөдөөс нь очиод ингээд өөрийгөө хамгаалж чадахгүй сургуулийн эрхлэгчтэй багш нартайгаа ингээд яриад тэгээд бүр дараа нь хүүхдүүд идэж чи багштай хэллээ чи инглээ тэглэн чи шууд тэр хүнтэйгээ яар. Гэтэ яг хөө иймэрхүү байдал үнэхээр хүн болгоноос шалтгаалаад хэлж чаддгүй зүйлүүд байдаг байх. Тэгтээ анхнаасаа л өөртөө итгэлтэй өөрийгөө хэн гэдгийг чинь мэддэгтэй. Тэгээд бити өрөөсөө энийгөө дотроо нуугаарай гэж хэлээ. За тэгээ мейкап өргөжлүүлье. Бодолт хий гэсэн чинь бодцсон нь бол үнэхээр ил харагдчихжээ. За тэгээд байна штэ тий. Jenny бэлтгэл хийснийхаа дараа юу идэж ийн вэ гэхлээр detox juice уудаг гэсэн. Jenny өөрөө харуулаагүй гэхдээ би YouTube дээр одоо хүмүүс Jenny шиг 3 өдрийн одоо дэглэм барьлаа. Jenny юу иддгийг гээд баахан бичлэгүүд хийсэн байсантай би тэднэрээс хараад Jenny-гийн detox juice-ыг хийх гэж байна. Kale, celery, spinach тэгээд л юм уу. Уул нь киви ордог дааш надад киви байхгүй. Тэгэхээр хэдүүлээ зүгээр кивигүй хийцгээе. За Jenny-гийн detox juice бэлэн боллоо. Хэдүүлээ амсаж үзье. Энэ бүр амар гоё. Миний уух дуртай жуусуудын нэг байна. Энэ тэгээ дотор нь нөгөө нэг селери гэдэг ногоо байгаа болохоор илүү юм гашуун. Дээрээс нь цитрон хийсэн болохоор бас амар юм эсгэлэн. Энэ гэхдээ вау амар гоё. Энийг хийж уугаарай. За тэгээ Jenny минь ер нь ийм detox juice, detox цай, би ч одоо хор муухай эзэн бүх юмэг ийм гаргадаг ийм detox зүйл нь дуртай юм байлээ. Тэгээ бас ногоо цай их уудаг гэсэн. Өдрийн хоолороо Jenny тэгээд юу иддэг вэ гэсэн чинь авокадо салат гэсэн. Ингийн үедээ ч гэсэн ингээд porridge одоо манайхаар бантан гэх юм уу? Будааны бантан. Эсвэл тэгээ нөгөө юм дахианы хүл байдаг штэ. Хятадууд амар хийдэг. Дахианы хүлэн коллагентэй шүл уух дуртай гэсэн. Амар сонирхолтойгоо тийм шүл хийж үзмээ санагдчихжээ. Тэгээ YouTube-ээр ер нь Jenny-гийн тийм 3 хоногийн дэглэм үзсэн чинь амар хатуу дэглэмтэй юм байлээ. Jenny ер нь давс айгүй баг хэрэглэхийг үздэг гэсэн. Тэгээд ихэнх хоол нь дандаа юм уураар болгосон хоол одоо тийм шарсан хуурсан биш. Тэгээд тийм ногоо ихтэй, коллаген ихтэй хоол хүнс ногоо хэрэглэх дуртай гэсэн. Тэгээд яг хаяада бас тийм chicken, pizza, burger идэх дуртай гэсэн. Гэхдээ жин дээр маш их анхаарах хэрэгтэй гэсэн. Тийм болохоор зөвхөн skin care гэлтгүү бас идж ууж байгаа дээр маш их анхаардаг гэсэн. Тэгээд YouTube-ээр тэр Jenny-гийн дэглэмийг барьсан хүмүүс ер нь бол
3 хоногоос дээш бити бариараа гэсэн. Яагаад гэвэл биэнд ч амар муу гэсэн айгүй тийм сул дараа болж ин гэсэн. Дээрээс нь дасгал хийгээд тиймэрхүү хоолууд идээд байхаар ингээд би чинь сулдаад энерги хүч авахгүй байх гэсэн. Тийм болохоор хэрвээ хурдан турмаар байвал яг 3 хоногийн дотор тийм дэглэм барьж болно. Гэхдээ удаан үргэлжлүүлж болохгүй гэсэн. Тэгээд 100 болж байгаа ч юм уу өглөөд бас нэг их юм идээд байх хүсэлгүй болчихж тэгээд өглөө босоод жимс идээд дараа нь детокс жуус уугаад өдрийн цайгаараа салаад идэх гэвэл бол надад бол үнэхээр гоё сонсогдож байна. Яагаад гэвэл өвөл болохоор тийм дулаахан халуун гоё хоол идмээр санагддаг. Гэхдээ одоо 100 болохоор яагаад ч юм ерөөсөө тийм идэх сонирхолгүй байна. Тэгэхээр энэ өглөөний цай, энэ өглөөний дэглэм, энэ өглөөний рутин одоо бол маш их таалагдлаа. Тэгээд Женигийн өглөөдөө байсанд баярлалаа. Тэгээд энэ бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд Женигийн фэнүүд ээж маавдгүй. Женигийн талаар буруу зүйл ярьсан бол доор залруулад бичээрэй. Тэгээ дараагийн бичлэгээрээ хэдүүлээс өөр селебрити туршиж үзье гэж бодлоо. Тэгээ би бас удахгүй Белла Хадидыг хий гэж бодож байгаа. Яг тэгвэл дөнгөж сая өөрийнхөө шинэ брэнд Ora Bella гаргасан. Тэгээ тэрний талаар бас ярих гэж бодлоо. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Тэгээ би нэг юм хэлхээ марцсан байна. Би одоо өдрийн хоолн дээр Женигийн иддэг авокадо салаадыг хийн. Тэгээд тэрийг миний өөр бичлэгнээс олж үзээрэй. Магадгүй энэ бичлэгний дараа гарах байх. Тийм болохоор тэрийг үзээрэй.